тогоонд ингээ үйлчилж байна. Тэгээд халуун тогоонд ингээ ээжүүд маань өдөрт ингээ 1000 гаруй ингээ хүмүүсийн хоолууд хийгээд тэгээд их ингээ баяр хөөртэй нэмсгсэн төрхүүдийг нь хараад хүч аваад их гоё байгаа. Тэгээд нэг ч гэсэндээ сүнс ингээ аврагдаасаа гээд ямар тач ингээ тийм сэтгэлээр ингээ үйлчилж байгаа. Лоос ирж байгаа ахын дүүстэй, чанартай, амттай, сайхан хоолоор ингээд үйлчилж байгаадаа их баяртай байгаа. Зуны нэгдсэн семинарын үеэр аврагдаад их баяр хөөртэй болж байгаа ахын дүүсийг харах юм бол ингээд өдрийн наранд их халууцаад бас ингээд арьс маань харалсан ч гэсэндээ бас ингээд их ядарч байгаа ч гэсэндээ тэрхүү аврагдаад баяр хөөртэй болж байгаа сүнслүүдийг харахаар ингээд их сэтгэл сэрэгдэг. Багш нарын маань баг ч гэсэн золиослол үйлчлэлээр дамжуулаад нэг ч гэсэн үгээд семинараа сайн сонсоод аврагдаад бас тэр хүүхд маань аврагдаад зогсохгүй тэр хүүхдээр дамжуулаад гэр бүлийн гишүүдэн ч гэсэн бурхны үгийг сонсоод аврагдвал ямар сайхан бэ гэсэн сэтгэлээр за багш нар маань нэгдээд энэ удаа үйлчилж байгаа. Би энэ зам болонгууд хадам ээж гэр бүлийнхэн ах トゥ угийнхээ хүүхдүүдэд сайн мэдээ дарсан байгаа. Сайн мэдээ тарахад маш хэцүү байсан ч гэсэн бурхны хүчээр тэрэлжид ирэхэд 13 хүн намайг дагаж ирсэн байгаа. Тэгээд тэр хүмүүс гэр бүлийнхэн маань ч гэсэн баттай аврагдаасаа хэмээн хүсэж байна. Хэцүү үеч бас зөндөө байсан сайн мэдээ тарааж явахад те. Тэгээ энэ бүхнийг бас төвчээд одоо ингээд зуны нэгдсэн семинар дүү маань бас аврагдсандаа маш их баяртай байна. Тэгээ аврагдаа зогсоход дүү маань бас ээж хоёр дүүтэйгээ ирээд энэ семинарыг бас сонссон байгаа. Энэ залуугаар дамжуулаад цаашдаа олон сайн мэдээ тараагдана гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд мөн манай нах цэгч оролцож байгаа. Энэ удаагийн семинарт нах цэгч тэгээд зөндөө олон сайн мэдээ тараасан байна. Тэгээд онцгойлон ажлын дүү маань баттай аврагдаад гэр бүлийнхээ хамтаар ирж сонссон байгаа. Ийж бирээ ханааны төлөвлөгөө тонжоо багш. Гэтэл энэ гим нүглийг бурхан өөрийнхөө нурууныхаа араар хайсан. Урд нь би гимээ сайн мэдгүй байж гэтэл би энэ юм сууснаар бол сургалтын сууснаар бол би их гэмтэн байна гэдгийг бол ойлгосон. Ингээ бурхан одоо Иесус маань намайг бол аварсан байна. Одоо миний тэр гим нүглийг одоо цусаараа хааж ингэж намайг хамгаалсан болохоор би одоо Иесустэй одоо бүр итгээд аврагдсан. Зуны семинарт сэнийгээ өрөөч болгоноос ирээд миний хүү энд авцараад энэ чуулганд оролцоод явж байгаадаа маш баяртай байна. За Есүс Христийн цусаар бид одоо ингээд аврагдсан. Зуны нэгдсэн семинар.